За төрийн аудитын байгууллагын 2025 оны тайланд жижиг дунд үйлдвэрлэлийн сантай холбоотой нэг асуудал байгаа. За би тэгэд энийг л асууя гэж бодож байна л да. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны баталсан салбар чиглэлд хамаарахгүй 25 аж ахуй нэгжид 2.8 тэрбум төгрөгийн зээл болгосон. За улсын бүртгэлд огт байхгүй чиглэлээр бас зээл олгосон. Нийт одоо зээл нь 3.9 тэрбум төгрөг болчиход байгаа юм. Ийм тайлан ирүүлсэн. Төсвийн байнгын оргоор орсон. За энэ ямар учиртай юм бэ? Ягараа улсын бүртгэлд байхгүй энэ яамнаас баталсан салбар чиглэлд хамаардаггүй тухайн аж ахуй нэгжийн чиглэлэн зөрсөн байхад 3.9 тэрбумыг олгосон байдаг вэ? Эсвэл ийм чиглэлд хамаарахгүйгээр зээл олгох эрх нь байна уу? За энд хариулт. За 6 номер хариулъя. За мөнхөрлөглөн гишүүний асуултанд хариулъя. За тухайн жилд зээл олох салбар чиглэлийг салбарын сайд баталж байгаа. Сайдын олгосон баталсан салбар чиглэлийн дагуу олгож байгаа. Энээс зөрсөн асуудал байхгүй. Өмнөгов аймаг дээр салбар чиглэл харгалзахгүйгээр олгож байгаа. Тэгэхээр энийг бол одоо аудитын байгууллага хараагүй болов уу гэж бодож байна. Өмнөгов аймаг орон нутгийн төсвөөсөө 5 тэрбум төгрөг хуваарьсан. Ингээд аймгийн хэмжээнд бол хангалттай потенциал нь байгаа буюу жижиг дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа бүхий л хүмүүл хүсэлтэд өгөөд сонгон шалгаруулалт ороод авч болно. Бусад аймагуудын Улаанбаатар хотын хувьд ихэд нөгөө бага мөнгийг олон зээлдэгчд өгч байгаа учраас жишээлбэл энэ жил одоо ноосонд өгөн ноолууранд өгөхгүй ч гэдэг юм уу. Ингээд салбар чиглэлээ тогтоож өгдөг. Энэний дагуу олгогдож байгаа. За улсын бүртгэлд заагаагүй салбар чиглэлд олгоно гэж байхгүй. Бид нар жижиг дунд үйлдвэр эрхлэгч мөн байна уу? Дээрээс нь тухайн салбар чиглэлтэй ямар үйл ажиллагаа явуулж гинэ үгээд сонгон шалгаруулалтыг түрүү би хэлсэн маш нэгт одоо нэлээд олон шат амжилттайгаар яг үнэндээ хэлэхэд бол бага мөнгийг их олон зээлдэгчд өгдөг. Араас нь маш их одоо гомдол гардаг учраас ямар ч алдаа мадаггүй сонгон шалгаруулахын тулд бол энэ аргачлалыг маш нарийн хийж гисэн. Өөрөөр хэлбэл нэг талдаа хүнээ хамгаалж байгаа, нөгөө талдаа бол яг одоо асуудалгүйгээр энэ сонгон шалгаруулалт эзэндээ очиж байгаа. Тийм учраас би бас өмнө байнгын орон дээр танилцуулж исэн авилгатай тэмцэх газрын сүүлийн 3-4 жилийн одоо үнэлгээгээр тогтмол эхний 1-2 байранд ил тод шудраг болсон байна гэд явж байгаа.